Монгол тээвэрчид эдийн засгийн коридороор тээвэрлэлт хийх боломжтой боллоо. Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт амжилттай хэрэгжиж байна. Монгол, Орос, Хятад 3 улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд манай улсын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр AH3, AH4 замуудаар улс хоорондын тээвэрлэлт хийх боломжтой боллоо. AH3 зам нь бүгдээрэн дахь Хятад улсын Танжин, Бээжин, Жинин, Ирээн хотууд, Монгол улсын замын үд, Сайн шанд, Говь сүмбэр, Улаанбаатар, Дархан, Сэлэнг, Алтан булаг, Хяагтыг дамжин өнгөрч, Оросын холбооны улсын Улаан үдэд хүрч байгаа юм. Харин AH4 зам нь Хонгираф, Каши, Үрэмч, Булган, Ховд, Баян-Улгийн, Цагааннуур, Горны Алта, Барнаул, Новосибирск чиглэлд зорчих автозамын сүлжээ юм. Тээвэрлэлийн зардал хугацаа хэмнэсэн хамгийн дэд эдийн засгийн ач холбогдол бүхий автозамын сүлжээгээр зорчихыг хүссэн аж ахуйн нэгж эргэн та хэлийн шалган нэвтрүүлэх бомтуудын хяналт шалгалтын үйл ажиллагаа мөн дээрх зам дагах үйлчилгээний байгууламжууд гэх мэт автозамын сүлжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зам тээврийн хөгжлийн яам болон авто тээврийн үндэсний төвийн албан ёсны цахим хаягуудаас аваарай.